байцгааны үзэгчдээ Ди подкастын шинэ дугаарыг үзэгч та бүхэнд өргөхөд бэлэн боллоо. Бид салбарын маш олон хүмүүстэй ярилцдаг энэ удаа барилгын салбарт ажилладаг бизнес эрхлэгчийг өнөөдрийнхөө эрхэм мөндөд зочноор урьсан байгаа. За ингээд зочноо танилцуул. Юуны түрүүнд одоо урилгыг маань хүлээж аваад өнөөдөр цаг зав гаргаад одоо ярилцахаар ирсэн. Баярлалаа. За баярлалаа. За зочноо танилцуулъя. Energy Paragon компани захирал, за бизнес эрхлэгч Цагаанбаатрын Ариун Баяр. За манай Ариун Баяр өөрийгөө үзэгчдэд эхлээд ямар ч хэсэн танилцуулах уу? Одоо Дорноговь аймагт ажиллаж амьдраад ер нь одоо хичнээн жил болж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Цагаанбаатрын Ариун Баяр гэдэг. Би Дорноговь аймгийн Сайшанд сумд одоо төрж өссөн. Доогоор бас ажиллаж байна. За манай аав бол Сүхбаатар гаралтай хүн байсан. Ээж маань болохоор Дорноговын Хатан бүлгийн гаралтай хүн. Тийм л юм байна да. За сайн шандрын унган тий. Одоо хүүхэд болол өнөөдрийн хүртэл нутаг орондоо ажиллаж амьдраад хийж бүтээгээд гэр бүлийн хувьд танах ч олуулаа тий. Хэд хүүхэдтэй тий? Эхнэр 4 хүүхэд. За алдарт аав. Алдарт аав. За тэгээд их даруухан танилцууллаа. За сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт маш олон одоо улсын хэмжээнд тий жишг болгоц маш олон их хэмжээний барилга орон сууц одоо баригдаж байна. Ковидын хүнд хэцүү үед ч энэ салбар маань явсаар байна. Өнөөдөр ч гэсэн яг энэ салбарт өөрийнхөө хувьд бас сүүлийн жилүүдэд маш эрчимтэй ажиллаж байгаа юм залуучуудын төлөөллөө. Тэгэхээр ер нь одоо барилгын салбарт хизээнээс хойш ажиллаж эхлэв. Ер нь яг барилгын салбар руу яг 2010 онд баригаа тэгэл нэршилдэн шүү дээ. Тэрнээр л явж эхэлж байсан. Тэгээд одоо тэгэл бараг 16 жил үйл ажиллагаа явуулсан байна та. Ер нь бол энэ компани болохоор 12 оны сүүл 13 оны ихээр л компани үүсгэн байгуул тусгай зөвшөөрлөлтөй компани аж ахуйн нэгж болгож ирсэн. Тэрнээс хойш тасралтгүй л одоо хүртэл явж байна та. За одоо хичнээн ажилтантай вэ? Одоо бол нэлээд өргөцсөн мэт тий. Манай компани ч бас их өрмөц. Бас хэдэн багын найзууд нийлж компани үүсгэн байгуулсан байдаг байхгүй. Тэгээ бас барилгын салбар ч бас амаргүй шүү дээ. Унаж босох. Тэгээ энэ хугацаанд ингэ явсаар одоо яг үндсэн нэг 20 хэд ажилтнтай. Мэдээж гэрээт гэх юм бол нэлээд хүмүүс энэ яг зуны оргил үед бол бас нэлээд хүмүүс ажилтдаг. Нэлээд гэхээр нэг 100 200-аад. 200 орчим тийм ээ. 200 орчим. Хүмүүс ажилтдаг. Тиймэрхүү үйл ажиллагаа явуулж байна да. За одоо ер нь ингээ харахад ямар барилгыг барив, ямар ажилд оролцож байв. Одоо анх баригад болж байхдаа ямар ажлыг гардан гүйцэтгэж байв? Баригад болж байхдаа бол яг энэ тэнд очиод нөгөө хэдэн найзуудтайгаа нийлээд ойр зүрийн юм хийгээ явдаг байсан. Тэгээ хамгийн анх компани үүсгээд нөгөө Буткахын дээр Буцран гэдэг шүү дээ. Тэдний дээр туслан гүйцэтгэгч дэнжин хүн дээр хийжсэн. Дараа нь залуу сурвал дээр бас туслан гүйцэтгэгч. Одоо хамгийн анхны 5 давхрууд. Тийм, эгэлсэн 5 давхраар шүү дээ. Тэгээ тэн дээр туслан гүйцэтгэгч хийжсэн. Тэгээд нэг за бас болох юм байна гэж нэг багнуурт очиж нэг барилга барьж эхэлжсэн. Тэгэл тэрнээс хойш жижиг хүүхдийн тоглоомын талбай, энэ тентхийн засвар үйлчилгээ хийгээ явж хагаад хамгийн анхны тендерд орсон ажил маань болохоор энэ 8 дугаар өгийн 2 дугаар өгийн багийн хөгжлийн төв байдаг. Багийн хөгжлийн төвүүд нэрээ баг болгонд баригдсан тийм. Тэрийг хамгийн анх тендерт орж тэрийг хийгээд тэрийг маш урт хугацаанд хийж 2 сар гарны хугацаанд энэ 2 дугаар өгийн багийн хөгжлийн төвийг ашиглалтанд өгчихсөн. Тэгээ бас энэ бас болохоор юм байна. Тендерт ороод ингээд жааштай бас явахаар юм байна гэж бодоод. Тэгээ тэрнээс ч хойш бас нэлээдгүй ажлууд хийсэн. Яг миний бас нэг бахархууштай юм болохоор хүүхдэд холбогдлолтой нэлээд юм хийсэн. Тэр нь болохоор кино театр. Кино театр барьсан шүү дээ тийм. Тэгээ хүүхдийн туслан. За хүүхдийн парк дээр болохоор Дэлгэр Баясах компани туслан гүйцэтгэгчээр орсон тийм. Тэгээ нөгөө барилгуудаа барьж байсан. Тэгээ хүүхдийн холбогдлолтой бас хэд юм хийсэн. Тэгээ хэд хэдэн тоглоомын талбай тэр хийжсэн болохоор хүүхдийн юм ч бас гоё шүү дээ. Өөрөө олон хүүхдтэй. Тэгээ хүүхдийн төлөө болохоор тий. Тэгээ одоо тэр юу гэж чинь хүүхдийн туслын тэр чи яг ковид үед үү? Яг ковид үед. Яг ковид үед. Өстэй хэцүү байсан. Одоо нөгөө бид нар ч модоо бүр хаа байсан хөвсгөлөөс
юу булганаас авдаг байсан нөгөө хөл хорой байхгүй. Тэгээд хэдэн төгрөг өөрчлөөд өгчдөг. Нөгөө усууд маань явуулж чаддгүй. Зарим нь тэр чигээр алуу болдог. Утсаар л холбогдож хин бэ очиж уулзаж гэрээ контрактч байхгүй. Тийм л цаг үед хийсэн шүү дээ. Гэхдээ яг хөө тэгээд нэг юм цаанаа гарч чад нэг юм болсон. Тэгээд тухайн үед ч гэсэн аймгийн өдөрлөгттэй ойлголцож альбом тоод бичиг янзаас өнгөө өгж өгж параметрлаа татах тийм ээ. Тэгэл альбом бичгээр тийшээ болгонлоо ч юм уу өвсгөл рүү ч юм уу эсвэл Төв аймгийн Мөнгөн морт руу ч юм уу энэ явдаг тохиолдлууд байсан. Тэгээд ямар ч сан тэгээд цаг хэцүүж байсан. Тэгээд үүрэг шүү дээ. Тендерийн үн дээр одоо цаг хугацаатай юм хийнэ гэсэн үүрэг байсан болохоор тэгээд ямар ч сан хийгээд дуусаад ашиглалтанд өгөөд одоо бас үйл ажиллагаа явуулжлаа. Тий. Одоо бас өвлөх болох боломж байгаа гэж үзэж байгаа юм. Мэдээж одоо төсөв мөнгө юу шийдэгдэх юм бол ямар ч юм бол шийдэгдэж л дээ. За хүүхдийн кино театр, хүүхдийн цуслан, за мөн хүүхдийн парк дээр туслан гүйцэтгэх чинь хүүхдэд холбоотой юм хэрэг. Сүүлийн жилүүдэд одоо залуучуудыг маш олон хүмүүсийг тийм ээ орон сууцтай болгож байна. Тэгэхээр энэ түрээсээ орон сууц бол манай аймгийн хувьд бол хамгийн одоо улсад жишг болж хэрэгжиж байгаа юм том хөтөлбөр байна л да. Тэгээ энэ дээр бас сүүлд орсон байгаа тий. Нөгөө сайн шандад иргэдийн урлын төлөөлөгч байхдаа 3 дугаар аг дээр гэр ороолын дахин төлөлт хийнэгээ бас ярьжсэн байхгүй юу. Тэгээд бас тэрийгэж бас хэрэгжүүлээгээд 3 дугаар аг дээр гэр ороолын дахин төлөлт хийсэн. Тэгээд тэр маань бас их юм л 10 айлын газар чөлөөсөн. За дахин төлөлт 3 дугаар айл одоо энэ сүүл баригдсан барилга тий. 10 айлын газар чөлөөснөөрөө тэнд 288 айлын орон сууц огсон. Ашиглалтанд өгсөн. Энд бас ингээд түрээсээ орон сууц бас аймаг орон нутгатайгаа хамтарч түрээсээ орон сууц бас хэрэгжүүлсэн. Тэгээ яг энэ нь болохоор энэ миний бас нэг өөрөөр тэрнгээрээ бахархаад байгаа юм. Нэг 10 одоо нөхөн жорлонгийн асуудал шийдэгдсэн. 10 яндангийн асуудал бас шийдэгдсэн. Яг тухайн газар дээр байгаа тий. Тэгтэл нөгөө тийшээ нүүж орж байгаа айлууд маань бас тийм асуудлаа шийдээд орон сууцтай болж шүү дээ тий. Тэгээ бас хотын өнгө үзэмжийн тодорхой хэмжээний тий жижигхэн хэмжээний жижигхэн газар ч гэсэн бас өнгө үзэмж нэмээд өөрөөхөө одоо манай компани зүгээс ингээд орцоотой байгаа нь бас бахархууштай байхгүй тий. Ер нь ингээд дахин төлөвлөлт Улаанбаатар ч гэсэн хийгээл одоо ингээд барьж байна. Зарим нь иргэдийн зөвшөөрөл, заримд нь зөвшөөрөхгүй ч гэдэг юм уу тий. Ер нь асуудал нь юу гэдэг юм бэ? Асуудал гэвэл яг бай зүгээр ер нь яг зүгээр төр хувийн хвшил иргэн 3 хамтрах нь чухал юм байна гэж энэ юу гэр оролын төхөндөлтөн дээр харсан. Хүн ч өөр шүү дээ. Зарим нэг нь энэ газар дээр байна. Зарим нэг нь хамаагүй нэг 2 өрөө байрнаар орчуулна. Зарим нэг нь бол арай болцоотой гайгүй улсууд нь за газар миний газар өнөөдрийн нэг хэд байдаг бол маргааш арай илүү боломж гэдэг юм те. Яг ийм юм байдаг болохоор хувийн хвшилтэй болохоор энэ жоохон юутай байдаг. Ажил улаашруулдаг. Тэгэхээр төр хувийн хвшилт иргэн 3 ингээ уялдаатай байх юм бол гэр ороолын дахин төлөлт хийх нь одоо хурдан юм болов уу гэж би энэ юм дээрс харсан байхгүй. За төр болохоор за энэ аймаг одоо газар аймгийн энэ хэсэгт байна. Аймаг ерөнхий төлөвлөгөөрөө энд орон сууц юм уу эсвэл худалдаа үйлчлэгээ гэх юм уу те эсвэл цэцэрлэг төрөлд гэх юм уу ийм төлөвлөж байгаа шүү гэх юм бол за тэгвэл яг өнөөдөр иргэдийн өмчлсөн газрыг байна төр одоо булааж авах эрх байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо заавал ойлгох хэрэгтэй. За та хамаагүй та газар өгөхгүй ч болно. Гэхдээ аймаг өөрөө энэ дээр 10 давхурч гэдэг юм уу 9 давхурч магадгүй 16 давхур юм орон сууцыг төлөвлөсөн байгаа шүү. Та энэ дээр ийм байрна гэвэл таны одоо техникийн нөхцөл болон одоо даалгаврын чинь зөвшөөрлийг өгнө. Хэрвээ чадахгүй гэвэл та аль нэгэн компанитай ингээд одоо ойлголцоо яваарэ гэдэг нэг төр хэлчихвэл иргэд ч гэсэн бас тэнийг биш болохоор ойлголцоод зарим нэгэн улсууд болохоор за яшиг 2 давхур ч юм уу эсвэл 1 давхур өрөөд дэлгүүр өрөөд эн чинь ингээд суучих. Зөвхөн өөрийнхөө юунд одоо боломж болцоо ингээд яачих гэдэг. Тэгтэл нөгөө талаараа тэгж байгаа заа нэг эрхчлэл нэг тэдэнд өрөг ингээ яач малчны зээлч авна гэдэг юм эсвэл цалингийн зээл аваад юм барьчна гэтэл бодож жагаад эрхчлэлний хатал төр энд чинь та ерөнхий төлөвлөгөөрч энэ байхгүй нэх юм бол нөгөө хувийн хвшил хүлээж байгаа хувийн хвшилд энэ өөрөө цаг хугацааны асар их одоо алдагдал орж байгаа байхгүй. Тэгэхээр
төвөр хувийн хвшил эргэн гурван өөрөө хамтарч ажиллаж байж л цогцоор нэхгүй яг нүүрний эгнэнийг хийчих юм бол хойдлын айлууд тохирдог. Тэгэхээр төлөлгөө гэдэг чинь ердөө яг ингээд нийтдээ нэг 2 3 эгнэг л харилцаж яаж иж тэгээ өөрөө зам талбайгаа ингэж хийж асуудал шийдэгдэх байх гэж бодож байна. Зөв. Тэгээ ард нь одоо дахиад нэг барилга. Ер нь одоо энэ 10 айлынхаа юун дээр л ер нь барилга бариад байна уу? Тий 10 айлынхаа газар тий тэрэн дээр л яасан. Яг гоо манайх баруун талдаа санал өгсөн, зүүн талдаа санал өгсөн. Тэгээд бас л нөгөө яг энэ асуудал яригдчих байгаа байхгүй. Зарим яг нүүрний эгнээ нь болохоор арай үнэтэй, хойшгоо болохоор арай заваас хамаагүй үйл өгчий гэдэг. Тэгтэл манай компани ч бас тодорхой хэмжээний тий бизнесийн газар шүү дээ. Тэгэхээр зарим юм нь бол нөгөө юунаас худалдаа авах юунаас арай өндөр байгаа болохоор бид нар ч ашигын байгууллага шүү дээ. Тэгэхээр боломжгүй гэдгээ хайж байгаа байхгүй. За хоёлаа бол түрээсийн орон сууцыг ингээ ярьж байна. За түрүү хүүхдүүд рүү чиглэсэн бүтээн байгуулалт те. За түрээсийн орон сууц одоо хувийн компани өөрөө ингээд дахин төлөлт хийгээд. За манай Дорн хувийн Шангрила гэж нэрлэгдэхээр Идэр Тауэр гэх сайхан офисын барилга барьчлаа. За ер нь одоо ингээд барилгын өнгө төрх өөрөө хотод бол маш их нөлөөлдөг гэдгийг бол сүүлийн жилүүдэд ингээд ер нь ингээд багаар харагдал байна те. Ер нь цаашдаа ингээд ер нь офис барих юм уу? Ер нь одоо энэ барилгын өнгө төрх ямар байвал нөх хот өөрөө илүү гоё харагдах юм. Үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд маань гоё юм офис сууснараа тий бас ямар юм боломжууд байна гэж харж байгаа. Тэгээ яг хөө ингээд шал өөр барилга бариад байна штэ. Яг энэ талаар бас боддتي. Одоо би бас ингээд хүмүүс тэгдэж штэ одоо энэ залуучууд гадагшаа зүхтаагаад байна. Ингээд би энийг бас нэг талаараа зөв гэж боддог. Явж юм үзээд харин буцаж ирэх сэтгэлтэй байгаасаа л гэж боддог. Нутаг орнуудад. Миний хувьд бол яг бас нөгөө бараа материал гэдэг туршаа хойшоо ганц нэг явдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний бас нэг бодож штт тий. Өөрийнхөө хэрэг хэмжээнд хийх чадах зүйлээ өнгө үзэмжтэй. Аштайхан бас нэг бараа материалын сонголт нь арай илүү юм болгоныг л одоо ашиг гэхээсээ илүү зарим юм дээр нь бас одоо сэтгэл гаргаж тий. Өнөөдөр нөгөө юуны ханны цаана байгаа утсыг хинч мэдэхгүй шүү дээ. Гэтэл бид нар бол мэднэ. Ханы цаана арзатгны утас тасарсан байх юм бол одоо орсон суугчнөр бол тэрийг одоо янзалж ивэ болохгүй. Тэгэхээр тэрэн дээр ядаж л бид нар далд хийцлийн дээр нэлээд чанартай юм хийх хэрэгтэй л гэж боддог байхгүй. Худалдаа авагчнар юм уу эсвэл юунууд бол ингээд за усын төсвийн хэмээгүү бол бүх шатанд нь байна. Одоо энэ газрын харилцаа барилгаатай бол тий барилгын байсагч нар бол яг үе шаттай ингээд шалгаа явдаг байхгүй. Хяналтаа тавьсан тийм ээ. Энэ хувийн хвшил дээр бол үгүй байхгүй. Барилгаатай байгуулалт дээр бол за энийг ингэж шинжүү тэрийг тэгж бүх юм ингээд норм дүрмжлэлээ ингээд явчихдаг. Хувийн хвшил дээр бол бид нар бол за энэ усуд ч нь бол мэдэхгүй шүү дээ. Магадгүй судаа очиод нэг орон сууна энэ дотор ямар гоё юм гэдэг. Цаана ханны цаана ямар арзайтаг байгаа юм ямар усны тий хоолой байгаа юм тий тэрийг мэдэхгүй болохоор би ядаж бид нар тэрэн дээр нь сайн чанартай юм хийх хэрэгтэй гэдгийг л одоо яг эрхэмлж явж байгаа байхгүй. Тэгээ Идэр Тавраа бас барьсан тий. Тий. Одоо нэг 14 давхар 26 оны одоо 2 дугаар үйлрэлд өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энийг үл бүр нэлээд бүр ачаал бүтлөө гэж барьна гэж. Тэгэхээр чин Дорн хувийн одоо хамгийн өндөр давхар болгон тий. Таасны өндөр энэ төр нэлээд бас орон сууц. Давхартаа ердөө 2 хайлтай. Тэгээ нэлээд бас гадна тогтчолт юм уу ер нь бас нэг за бас нэг аймгийн нүүр царай болохоор барилга барья гэсэн төлөвлөгөөтэй байна. Хаана барьж байгаа юм? Одоо энэ хууч 2 дугаар сургуулийн суурь шүү дээ. Суурь тий. За одоо ингээд нэг юм асуудал байна. Хоёул яг чанар стандартын талаар бас ярмаар байна. За мөн одоо нөгөө хувийн хвшлийн байгууллага өөрөө ингээд газар одоо дахин төлөлтөнд оруулаад барилга барьж байна. Тэнгүүт одоо газрын үнд газар олдох асуудалтай мэдээж бас нэг А байршилд барилга барьчих юм бол бас их зүгээр тий. Тэгэхээр манай аймгийн төлөвлөлт ер нь ямар хуу байдیں۔ Ямар асуудлууд байна. Илүү одоо сайжруулалт хийгээд барилга ингээ барих хэр газар олдож гинөө гэх асуултууд байна л да. Тий. Одоо яг ингээд төв дотроо ингээ барих нь одоо яг эзэн засгийн эргэлтэн дээр өөр л дөө. Арай өөр шүү дээ тий. Гэхдээ яг аймаг бодлогоор ингээд дэд үтсээ нэлээд гаргаж өгөөд хорооллоор ингээд төлөвлөө явуул бас нэг талаараа зөв тий. Ер нь бүхэл юм хоёр талтай. Аймгийн ерөнхий төлөвлөгөөг ер нь бол иргэдэд нэлээд нээлттэй байх хэрэгтэй гэж боддог байхгүй. За энд ийм төлөвлөж байгаа, ийм төлөвлөж байгаа. Мэдээж нөгөө урт хугацааны нөгөө төлөвлөгөө гаргаж байгаа шүү дээ. Тийм ээ. Нөгөө
26 оны төлөвлөгөө биш, 27 оны төлөвлөгөө биш, мэдээж 30 он ч үүдээ. Тийм 4 жилээр 5 жилээр гараад бараг 10 жилээр төлөвлөх байх гэж бодож байна. Тэгжээж тэгээд энэ зам нь одоо анх шинэ сүрстэй бүс рүүгээ зам нь хэдийн өргөнтэй байх, хэдийн игнэ байхын ч гэдэг юм уу, тий. Яг энийг бүр аюул сайн чухалчилж байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд ерөнхий одоо аймгийн архитектор мэрэгжилтэй хүмүүс маань болохоор мэдээж гадагшаа дотгошоо энэ инженерчлээ шугамшуулж амжилтыг энэ дээр нэлээд судалгаатай байж яаж хат төлөвлөлтөн дээр нэлээд нухацтай байх нь айгүй чухал гэж боддог байхгүй. Яг хуу газрын үн бол нөгөө яг байршлаас. Яг л байршлаас шалтгаалж байна тийм. Бид нар ч нөгөө манай Монголд улс ч өөрөө нөгөө хүйтний үйлрэлтэй болох нөгөө дэд үцэл яг тааж байгаа. Магадгүй дулаа орон байсан бол хаашаа чамаагүй барьчин тийм. Татаад гүнийхээ усыг татаад одоо яаж. Тэгээд сүүлийн үед ч одоо ингээд яаж бол сэргэгдэх хэрчим үчгээд ногоон байшингууд барих юм иргэдийн сонирхол их болцсон. Жоохон ингээд 50 байхыг хүсдэг болсон ба шүү дээ иргэд ч одоо нэг үе бодвол тий. Жоохон зэлүүд агаар салхитай эрүүл мэндийн нар салхиар ядаж шийдчихвэл одоо нөө тог цахилгааны хязгаарлалтанд орохгүй гэл асуудлууд байна шүү дээ тий шийдлүүд. Би ер нь гэхдээ нэг үе бодвол хүмүүс айгүй ухамсартай бас өөрийн гэсэн бас үзэл бодолтой тэрийгээ бас чөлөөсөө илэрхийлдэг болсон гэж бодож байгаа шүү дээ. Бид нар чинь цаг хугацаа бас хурдан юм даа тэгээд саяхан л бид нар чинь энэ Андреад утас гэдгийг мэдэхгүй л явж ирсэн шүү дээ. Тэгэл цаг хугацаа тэрнээс хойш одоо нэг бас 10 хэдэн жил болчихж. Тэгэл тэрнтэй адилхан хүмүүсийн бас бодол санаа ч гэсэн бас интернетээс маш их мэдээлэл аваад өөрсдийнхөө бас амьдрах нөхцөлийг бас тодорхой хэмжээний өөрчлөөд би бол тодорхой хэмжээний хөгжиж байгаа гэж үзэж байгаа. Тийм. Тэглэв яг. Зарим улсууд бол бүтэхгүй байна, болохгүй байна гэж айгүй их ярьдаг л. Гэхдээ яг тодорхой хэмжээний бол хүний амьдралгаа бас өдрөөс өдөрт бас дээшилж байгаа л гэж боддог. Дандаа бас хар бананыг явж болохгүй шүү дээ. Тийм үстэй. За манай аймгийг одоо урт төрштэй ойрхон учраас одоо барилгын үнч гэдэг юм уу те одоо илүү барилгын чанарч гэдэг юм уу стандарт ч гэдэг юм уу илүү сайн материалаар аваад тэр барилгыг барьчих хэмжээний боломж байна гэж хүмүүс хардаг л да. Тэр хэмжээгээр ер нь эрэлтж их байгаад ах шүү. Тэгэхээр танаа барьсан барилгуудыг ингээ асуухаар ингээд аль хэдийн ингээ дууссан гэдэг. Ер нь одоо хэрэгцээ их байна гэж харж байгаа. Тий, хэрэгцээ их байна. Иргэд бас тодорхой хэмжээний би цаа хэллээ шүү. Хүмүүсийн амьдралаа тодорхой хэмжээний бас дээшилж байна. Хүмүүс бас нэг тав тухтай амьдрах юугаа боддог болсон байна. Тэгээд өөрөө одоо ганц яаж байгаа юм бол ипотекийн зээл жоо удаашралтай байна. Энэ ингээд хурдан явах юм бол ахаад ч хүмүүсийн за Батлан даалтын сан гэж нэг айгүй ажлах юм байгаад байгаа. Урьдчилгаа 12% өгөөд 88%-ийг одоо жилийн 3%-тай аюу яачих. Жилийн 3%-тай зээл өгч байгаа. Энэ улс иргэдэд айгүй бас одоо байр орон сурцтай болоход маш том хувь нэмэр гэж бодож байгаа. Тэгвэл яг хөө энэ нь хэдэн ийм журам явж байгаа ч гэсэн жоохон удаашралтай байгаад болохоор иргэдэд бас жоохон. Бид нарт бас юм баггүй. Одоо бид нар ингээ байраа ашиглалтанд өгсөн хүмүүс урьдчилгаа юунуудаа өгсөн, банкнд өгсөн, банк өөрөө судалгаан дээр хүлээгдээд ингээ байгаад байгаа байхгүй. За танай бат жил одоо энэ сард тэдэн үний материал одоо тэдэн үндэл санхүүжилт өгнө. Тэн дээрээ ер нь бол удаашралтай болохоор бас Монголд орж чадахгүй тий. Орж чадахгүй. Тэгтэл нөгөө бүх нөөцөл нь бүрдчихэд байдаг. Иргэд байранд орчмоор байдаг, байраа ашиглалтанд орсон байдаг. Бид нар болохоор нөгөө иргэдийнхэн тооцоо нь бол байрандаа нөгөө хүмүүсээ оруулж чаддгүй. Тэгтэл аж ахуй нэгжээр нөгөө халаалтын зардал юу ч юм уу аль нэг юм явж идэг. Тий. Урсгал зардлууд гарч идэг. Маш урт хугацаанд өгөөд сөөх одоо юунд ингээ хүлээлт өгчүүл. Одоо бид нар өөрсдөө манай ажилчдад л ингээл цэвэрлэгээ хөчлөгээ хийгээл. Тэгэл хүлээгээл тий нөгөөх нь бас тий. Хамгийн гол нь одоо улсын хурал дээр бол энэ төвлөрлийг сааруулах бодлого гэдгийг бол яг уг нь бодитоор нэрэ бодитоор нь хийгээд байгаа аймаг бол дорногой байгаа. Тэгээд энэ ипотекийн зээлийг бол бас орон нутг руу түлхүү өгөөч гэсэн хүсэлтийг одоо эндээс төлөөлж байгаа хүмүүс маань ч удаадараа хэлж нэг ярихаар л нэг жоохон сэргээл тэгэл буцаал ингээл нэг хүлээлгийн байдалд ороод яваад байгаа юм л да тий. Олгогдож байгаа гэхдээ айгу бага. Тий бага тий. Тэгээ яг нөгөө 21 аймаг байгаа болохоор тал тийшгээл тардаг л баг л та. Гэхдээ хамгийн гол нь 21 аймагт яг ингэж барилга эрчимтэй баригдаж байгаа аймаг нь хэр их байд юм бол. За яг тэр тал дээр бас сайн судалгаа хийж чадсан. Зөв. За тэгвэл ямар ч байсан эрэлт бол маш их байна. Чанарын тухайд яг ингээд
та одоо энэ компанийнхаа захирлын хувьд ер нь яаж хяналт тавьж ажилладаг вэ? Ер нь одоо барилга ер нь нэлээд чанарч байгаа. Нэг үеуд бол нөгөө анхандаа бол тооцоон барилга эсвэл ингээл каркас гэдэг одоо бол үл үеийн барилга бүрэн цутгамал гэдэг тий. Тэгэл яг нөгөө одоо манайхан чи ингээл бодож байгаа шүү дээ. Одоо ингээ хүмүүс чи харьцуулт болчихсон. Манайх ингээл яг за металл вакуумаар цонхоо 3 давхар шилтээ хийнэ. Тэ? За балконо битүү хийнэ. Балкон за кондишн суулгаад өгчээ. За 0 сул төрийн болохоор арай сүлийн тий. Хоолой сул төрөнүүд тавиад өгье. Тэгвэл дараагийн барилга ч гэсэн энэ хүмүүс чинь тэгэж шүү дээ. Тэдний барилга тийм юм байлаа. Энэ барилга тэгвэл юу н онцлог байна вэ тий? Улмал илүү сайжруулах. Тэнгүү зэрэг эн чинь өөрөө яг нөгөө бизнесийн зарчим шүү дээ. Ингэж нөгөө өмнөхөөс арай илүү болгож өгж үнэ жоохон тодорхой нэмнэ. Тэгээд дараагийн худалдаа авахчийг татахын тулд компани л одоо юу шүү дээ. Менежмент шүү дээ. Тэ? Тодорхой хэмжээний юугаар дэвшлүүлж одоо чанаржуулж байж л тэгвэл энэ компаниас доош явах юм бол хүмүүс чинь мэддэг болчих шүү дээ. Энэ ийм байж ийм барилга л байна шүү дээ гэдэг юм ярих байхгүй. Тэгэхээр ер нь барилгын чанар тодорхой хэмжээнд бас чанардж байгаа гэж үзэж байгаа. Тэгээ сүүлийн үеч нэг газар хөдлөлт ихтэй бас салхишороо нэг хуурашил тэгэл одоо бидний хүүхд байхаас арай өөрөө л болоод байгаа шүү дээ. Ер нь мэдэгдэм тий. Тэгэхээр яг бид нар бас бүрэн зутгамбал байх хэрэгтэй гэдгийг цаанаасаа стандарт юунуудаас ч гэсэн тавьж эхэлж байна. Гараар зурдаг байсан бол одоо заавал одоо үүслийн бетон тэг үйлдвэрээс помпынгээр ингээд зориултын бетон чанар шаардлага хангасан бетон аав гэдэг ч юм шахаж байна гэл. Энд чинь өөрөө нэг талаараа иргэд тохирохгүй л гэдэг юм ярьж байгаа. Тэ ганцхан компани ашиг болоод байна. Нөгөө талаараа иргэд бас худалдаа авалт хийж шүү дээ. 10-15 жилийн өрөнд орвол. Тэ. Тэгэхээр бид нар тэрэн дээр бас тодорхой хэмжээний анхаарал тавьж ингээ байхгүй бол тодорхой хэмжээний бас цуглуулсан мөнгөө тийшээ өөрчлөлт хийгээд үлдэгдэл одоо 70% ч юм уу эсвэл 88% 10-аас 15 жилийн өрөнд орвол явж байгаа байхгүй юу? Одоо орон сууц судалж авч байгаа юм бол тийм ээ. Эсвэл төсвийн тендер юу байх юм бол мөн л ялгаагүй төсвийн бидний магадгүй таны татвар төлсөн мөнгө тэнд нэг юм болох гэж явж байтал чанаргүй юм байвал бол бас харамсалтай шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр ер нь бол барилгын чанар дээр нэлээ хаана бас анхаарч байгаа л гэж бодож байгаа. Хяналтынхан ч нэлээ анхаарч байгаа. Компаниуд ч гэсэн бас анхаарч байгаа. Нөгөө барилгын хувьч өөрөө чангарсан 4 жил барьсан барилгаа 4 жил одоо яг үндсэн эзлэлээ хариуцна гэдэг юутай болохоор бид нар ч гэсэн эргэж авч. Өмнө нь хэд байсан мөлий? 3 байсан. 2 илүү 3 байсан тий. 1 жил нэмэгдсэн юм байна тий. Хизээ юм өөрчлөлт орсон бол 20 сайхан уу 1 2 жил 22 тий 22 3 онд л байна. Харин тийм байна. Барилгын барьсан компаниуд нь өөрсдөө хариуцсан явдаг. Тэр нь жил нэмэгдсэн л юм байна л да тий. Ер нь зөвлөдөө тий үндсэн эзлэл дээр бол ингэ яг магадгүй уян шиланкч гэдэг юм уу жижигхэн одоо арзэтэн унтраалганы таг юу хагарсан байх юм бол энийг үл иргэд юм уу эсвэл аж ахуйн нэгжний өөр янзлаа явна. Цонхно гарах юм бол тий. За тэгэлгүй байх. Тэгэхээр одоо 26 онд бол тэр 14 давхар барилга барих гэж байгаа юм байна. Ер нь бас бодож төлөвлөж байгаа энд ярьчих боломжтой бас ажлууд юу байгаа бол 26 онд ямар ч нэг аймгийн үр царай болохоор нэг аштайхан барилга тий бас нэг жишг болохоор байшин барья гэсэн төлөвлөгөөтэй байна. За тэгээд манай энэ компанид би нэг хэдэн за найзууд тий үүсгэсэн гэсэн. Бидэд сая энэ 25 онд нэг 2 км шахуу ойн зурсан аймгийнхаа бар өдөгөр тарьсан. Тийм тарьсан гэдэг чинь. Тэрийг хахад наашаа үргэлжлүүлээ энэ дадаа хөтлийн наашаа үргэлжлүүлээд тарих санаа баг. Мод тарина тий. Энийг болохоор бидэд бүр сайхан том мод болтол ургуулад тэгээ аймаг орон нутагт төлөөлөж өгье гэсэн тийм төлөвлөгөө нийгмийн хариуцлага өрөөнд. Тэгэхээр юу яж юм өөртөө услаад ингээ яг өөртөө л хариуцаж явж байна. Бүх өөртөө бид нар хашаа юугаа барьцсан моднуудаа суулгацсан. Энэ жилийн ургасан мод маань 94-5% та ургасан байна. За. Ганц нэгэн мод өгсөн байлаа. Тэгээ тэрийг сайн намар нөхөн суулгалт хийгээд яатсан. Тэгээ бүрэн услахааны системтэй худагтай, гүний худагтай, тог юугийн татаад ингээд тэнд нь одоо хашаага татаад доогуур нь туулааныхаа торыг татаад бүх юм ингээд чин там болгоод ингээс 17 ягны мод тарьсан баг. За. Тэгээ яг хата бас нэг 5 жилийн ар дээр залуучууд маань тэрнгээр болцдог гэрүүлээрээ очиод нэг тэнд салхинд суучдаг юм газар болох байх гэж би нэ. Манайх нь
хашаандаа нэг 5 жил болж байна да 5 6 дахь жил болж байна. Тарсан моднууд маань ер нь ойролцоогоор нэг 7 м 6 7 м ургасан байна. Аваа өндөр ургасан байна тий. Тэгэхээр яг хуу говийн нөхцөлд би одоо хашаандаа нэлээд бас жимсний моднууч дээр янз бүрийн бас өнөртэй цэцэгтэй моднууд тарьсан. Ер нь яг хуу бараг л моднууд ургачд юм бэл. Усал байд юм бэл. Тэгэхээр ер нь яг хуу тэрэн дээр ургадсан байна гэдэг бас итгэл авчаад гой бус нэрэ хуурай шилтэй моднууд ургадаг юм уу гэхээр үгүй юм бэл. Усал байвал ер нь бас тэгээд арчилгаа чухал байгаа байхгүй тий. Жохоо арчилгаа яваа. Тэгээд энэ аймгийнхаа салхин дээгүүр тарьсан. Тодорхой хэмжээний бас байгаль экологид ч гэсэн жоохон хувь нэмэр оруулж штт. Элсний нүүдэлгээл олон юунаас хамгаална тийм ээ. Тэгээ хүмүүс харин говьд маш их мод тарьдаг. Буцаагаад нөгөө модоо арчилж байгаа байдал нь дутуу нүх илүү баг нөгөө газраас эндичээд орхичдаг гэдэг юм шүмжил байгаад идэг те. Тэгэхээр танах бол ингээ байнгын арчилж байгаад бүр том мод болгонгууд нь хүлээлгэж өгөх юм байна. Би бол аймгаас надад энд газар өгөөч гэвэ. Надад энэ мод тарих юм юу вэ? Шийдвэрлээд өгөөч. Газрын шийдвэрлээд өгөөч. Манай компани дээр газар мазар нь бол хэрэггүй. Мод тариад өгөө. Тариад өгөө, нийгмийн хариуцлагын өрөөнд тариад өгөө. Тэгээ ер нь бас нөгөө компаниуд одоо өшөө том жижиг янз бүрийн компаниуд байгаа тийм ээ. Бас урайлмар баг. Бид нар аймаг орон нутгийн залуучуудын ойрын нутгаас одоо тодорхой хэмжээний ашиг орж байгаа энэ аймаг орон нутгт энэ аймаг орон нутгт бас тодорхой хэмжээний бас нийгмийн хариуцлагын өрөөнд бас үлдэцтэй юм хийх хэрэгтэй гэж боддог байхгүй. Манай аймагч маш их уул уурхайтай. Тэгээ би бодож нэг нөхөн сэргээлт хийгээд идэгин сайн мэдэхгүй. Одоо би ямар хяналтын байцаагч биш тэр хийдгүүл тэрийг сайн мэдэхгүй. Гэхдээ яг энэ нэг одоо ингээд би мэддэн шүү дээ. Энэ Царт минерал гэдэг Сүхбаатарын нэг компани. За тийм. Тээвэр явуулдаг тий. Энд гэр бүлийн талбай барьлаа шүү дээ. Тийм. Энд чи өөрөө ингээд үлдэцтэй дуухгүй. Манай аймаг дээр ирж манай аймгийн нутаг төвсгөрдөөр тээвэр хийж хагаад эндээс ингээд ачуулдаг юм. Тэгээ манай аймаг гэр бүлийн талбайг тултал нь л одоо ашиглаж шүү дээ тий. Өвдөнгөөр ганцхан компани тэгж хийж байгаа юм чи энэ олон компаниуд манай энэ одоо энэ танаа офсын хойдлын нэг тэгээ чанман нэлчих юм гоё болсон. Үгүй энэ жалга байдаг шүү. Тийм жалга. Энийг би ингэж боддог байхгүй. Гүний уудаг гаргуулангуудаа тэр тийм булаг шанд чиг юм гээд тогоор ингээл урсгаа явж идэг. Тэгээ хоёр талаар нь сайхан модтой тэгээд хүмүүс одоо эрүүл мэндэд аяг анхаардаг болж өглөө бас алхахдаг болсон байна. Зарим нэг нь гүйдэг болсон байна. Маш их гүйлтийн зам байна. Дугуй унж. Тий, дугуй унж. Тэгэхээр энэ нэгээр ингээ сайхан жоохон уурс ингээд хиймэл горих гэдэг шүү дээ. Хиймэл горих гэдэг шүү дээ. Хятадд бол их хийцэн байдаг шүү дээ, тий. Тэр бол байх боломжтой шүү дээ. Хятадд болж байгаа юм чинь маш амжилт болж л байна, тий. Тэгэхээр ингээд хоёр талаар мод оруулаад энэ нийгмийн хариуцлагын өрөөнд нуул уурхайн компани, тээврийн компаниуд юм хийхсэл гэж боддог байхгүй. Тухайн юундээ одоо зам аргуугаа тавиад чаддгүй мөхөд энэ аймаг орон нутг руу ирж юм хийгээч л гэж боддог. Одоо энийг аймаг орон нутгаас санал тавьдаг л бах та тий. Одоо тэрийг нь хэрэгжүүлж байгаа хүмүүс байгаад байна уу? Эсвэл хэд нөгөө амин хувиа ботсон байгаад байна уу тий? За тэгэл тал байдаг. Тал бах та тий. Ер нь яг зүгээр сэтгэл байвал болох юм байна л гэдгийг одоо ямар ч сан эхлүүлж байна. Манай компани бол ингээ мод тариад за магадгүй 2 жилийн хадаар тодорхой хэмжээний үр дүн гараад ирэх юм бол за энержи хоргон гэдэг барилгын компани чинь ингээд 3 км мод ингээд 17 гинэ мод тарьсан байх шүү. Бас ингээ болдсон байх шүү гэдгийг харуулчвал тий. Харуулчвал тэгж ээж л одоо бас болдсон шүү гэд нүүр бардам хэлээ та. Харин тий. За тэр сайхан ажил хийж байгаа юм байна. За одоо нэг орон нутагт бол одоо нэг үе бодвол залуучууд Улаанбаатараас буцаад ирээд ах шиг байна. Ер нь нэлээ мэдэгдэж байна. Улаанбаатарт бол одоо төвчрэлч гэдэг юм, агаарын бохирдолч гэдэг юм асуудал их байна. Ялангуяа өвөл бол одоо ханаа томооны нөхцөл байдал маш хүнд өндөр байна тий. Тэгээ ингээ харж ах залуучууд ирж байна. Танай компани хүний нөөцөө яаж одоо доктор суурьшилтай ажиллуулж байна? Орон нутгийн ихэнх залуучууд байна уу? Одоо ялангуяа барилгын салбарч одоо нэг цалин буугаал нэг алга болчдөг гэдэг асуудал нөгөө дээр үед л байсан. Одоо тийм асуудал гайгүй үздэй. Тодорхой хэмжээний тиймэрхүү нөгөө гэрээт ажилч дотор бол байдаг. Манай үндсэн ажилчид бол за 90 л байхгүй те. Бараг тэрэн дээр нүүр бардам л. Бас энэ ажилчдыг ч нөгөө авч үлдэхийн тулд компани бас нөгөө дотоод бодлого гэж юм байна шүү дээ, тийм ээ. Нийгмийн асуудлыг шийднэ. Тэ. Одоо хэнд нь юу хэрэгтэй байна? Юуг нь шийдэж байж би энэ усуудыг доктор суурьшилтай урт хугацаанд ингээд сэтгэлтэй энэ компани гэсэн сэтгэлтэй байх уу гэдгийг
тодорхой хэмжээний одоо ярилцсан тэгээд нийгмийн асуудлыг шийдэж яж л одоо доктортой болгоно. Дан ганц салингоор явна бол бас хэцүү. Харин тийм. Одоо нөгөө нэг ханшийн зөрүү гэдэг асуулт ч одоо маш ялангуяа танай салбарт бол нэлээд ажиглагдаж байгаа зү тийм. Одоо ингээл ажилчид манай 3 сая төгрөгийн цалинтай. За инженер нэг 5 ч байдаг юм тий. Тэгэл барилгын салбар ч өөр хүнд шүү дээ. Шөнө ороогүй ажиллана. Цаг хугацаа тулцсан үед бол тий. Тэгээ улирлын чанартай болохоор цуны цагт л нойр олгоо зүтгэж чинь гэр орондоо заримдаа очихгүй тэгэл ийш тийшээ өөр газар томилтоор ажиллах гал зөндөл юмнууд. Тэгэхээр бид нар нийгмийн асуудлыг шийдэж өгч магадгүй байр савныхын асуудлыг ар гэрэндээ санаа зовхгүйгээр сэтгэл амар хаяах тийм ээ. Тиймэрхүү асуудалтай л байх. Тийм асуудлыг шийдэж өгч бид нар ажилдаа за ингээрээ тэгэрээ гэдэг бас шаардлагыг бас тавьж чадчихээн тий. Ажлаач бас явуулна. Тий. Энэ өөрөө ингээд сая энэ манай энэ 2.10 давхар маань болохоор 3 сарын 20-нд эхэлсэн барилга сая 10 сарын 20-нд сүүлээр дуусчихна. Сүүлээр үжи. Тэгээд энэ хугацаанд ямар ч тасралтгүй явсан. Өдөр шөнө. Бороотой үед л зогсдог байх та тий. За та бороотой өдөр бол дотор юм шүү дээ. За бас татсан. Тэгээд ер нь орсон бол тий. Ер нь тэгээ хасар ингэж хурцтай ингэж энэ хүмүүсийн ирч хүчийг ингэж авч явж бид нар ч улирлын чанартай ажиллах. Ингэж л явахгүй бол болохгүй. Тэг яг энэ хүмүүсүүдийг чи ингэж авч явахын тулд бид нар нийгмийн асуудлыг шийдэж ажиллана. Шахаж. Манай орон нутгийн залуучууд байна уу? Тэ? Ер нь орон нутгийн залуучууд нэг үе бодвол энэ улам л бас чадвж ялах. Нэмэгдэж байна тий. Тий, нэмэгдэж байна. За яг хотоос ер нь яг ажиллах хүч нэлээд бас авдаг. Тэг яг орон нутгийн залуучууд нөгөө алга болох магадлал арай өндөр байдаг. Цалингийн маргааш. Тий. Тэгтээ гайваа заримдаа тэгээд одоо яг нөгөө нэг цалин юугээ бас тодорхой хэмжээний сайн өгж өгж бид нар шахах үүрэгтэй. Жоох юм өгчөөд ингээд авах юм бол тэднүү ч гэсэн бас амьдралтай гэр бүлтэй тий. Заримдаа бас амармаар байна. За барилгын салбарч өөрөө залуучууд ихтэй шүү дээ. Залуучууд ч бас нариг зэнгмээр байна тий. Тэгээд ойлголцсон шүү дээ. Тэгэл ойлголцоод ажиллаа явуул. За танах залуучууд гэснээс энэ офицерын тийшээ нэг тийм саунд барьсан байлээ тий. Хүүхдийн тоглоомын төвтэй танах барьсан. Тий. Тэнд нэг сэндвчин би нэг гуанжууд явж чад. Тийм газар дэлгүүрт орсон чинь ингээд хүүхдийн тоглоом ингээ яатсан. Тэгээд манай аймагт нэг юм байдаг юм доо ингээд. Тэгээд яага бассейны юу газар бас нээсэн бол манай аймагт чи өөртөө нэг тийм нэг устай юу байх юм зүүн баянгийн бассейн байна тий. Тэгээ эмэгтэйчүүд нь болохоор нэг юм дээр тийш харалч нь барьчихна гэдэг. Тэр нэг жоохон тиймэрхүү юм бас нэг гэр бүл би ер нь тэрийг гэр бүлийн одоо соёл амралтын газар л гэж бодоод. За тийм. Одоо нэг кофе шоп нээчүүл доотлолт нэг хүүхдийн төрсөөдөд юм. Тэгээ дээдлэлт нэг массаж юуны ингээд тий. Тэгээ нэг фитнес өөр өмөр иймэрхүү юм гаргаж байгаа. Тэгээд маа дүү ажилладаг байхгүй. За ер нь яг хуу бодоод гэр бүлтэй усууд нэг одоо төрийн албаа агчч байдаг юм те хагас бүтэн сайнаар нэг гэр бүлтэй нэг цаг гаргавал сайхан очих газартай байлгах те хүүхдээ тоглоомонд оруулчаад өөрсдөө нэг саавн жакуужинд орцоо дээшээ гараад эхнэр нэг сайхан массаж юунд орчоод те өөрөө нэг хүүхдээ харангаа нэг кофе уугаа суучдаг нэг ийм газар л байгаасаа л гэж бодсон. Тэгээ энэ яг бас нөгөө миний салбараас өөр болохоор тутмаг юмнууд бас нэлээд байх. Хөгжүүл сайтай ер нь байнга л бүр ажиллахгүй л тий. Тэгээ яг нэг ингээ бариад тэгэл нөгөө хүнд хариуцуулсан болохоор яг тэгээд дүүгээл бас тэгж байгаа. Одоо чи өөрөө ямар одоо солонгост байсан хүн чи одоо ямар нэгэн санаа бол тэрийг одоо ингээд тодорхой хэмжээний ашиг болвол тэрнээсээ ингээд уяага яваач. Тэгээ дээрэс нь одоо энэ зээл юугаа төлөө яваач л гэдэг. За тэр их сайхан газар байлаа шүү дээ. Ер нь бол яг гэр бүл яг хөө тэр нөгөө тэр авч нөгөө нэг халаалт малаалт юм байхгүй цэвэр мөхөр юунууд байхгүй өөрийнхөө юугаар л одоо ингээл бохрын юм уу байхгүй тэгээд нөгөө төтлөгтэй сурвалдаг янз бүрийн юмар ингээ ашиглаад жоохон ч гэсэн газар ингээд одоо яс дэд өтцүүлээд нь шүү дээ. Харин тийм байх тий. Хэмжээнд тий. Хүмүүс их очдөг юм шиг л одоо ер нь сүүлийн үед бол их мэддэг болсон байна. Тий хүүхдүүд бол ямар ч их очдог бол. Хамгийн гол нь аюулгүй байдал тийм ээ. Хүүхд бас барьдаж гэмтгүйгээ тэрэн дээр бас анхаарал гэдэг юм чиглэлтэй шүү дээ.
За баярлалаа. Ингээд ариун баярын хувьд гэх юм бол одоо аймаг орон нутгад маш олон зүйлийг хийж бүтээж байгаа. Нэг хэсэг бол одоо нөгөө барилгын компаниуд чинь тусдаа их жижигээрээ явдаг гэсэн мал сүүлд нэг консорциум болоод барилга барих гэж үзлээ. Одоо бие даах нь бие даагаад тий. Манай аймаг бол одоо ямар ч байсан барилгын компаниуд бол үнэхээр одоо ажил хийж чадчих байгаа нь бол ялгараад гэдэг юм уу одоо өрсөлдөөн өөний зах зээлд ажиллаж штэ тий. Ингээд явж гин. Энэ дээр энэ одоо хүмүүсийн төлөөлөл болгож өнөөдөр ариун баяр захирлыг бол өнөөдөр ярилцлаганд орсон. Тэгээд манай үзэгчид болон манай Дорногов аймгийн хүмүүс бол бас тодорхой хэмжээнд мэдээлэл авсан байхаа гэж бодож байна. За тэгээ хамгийн сүүлд нэг сайхан уриалга хэлэх үү. Ер нь одоо манай орон нутаг хөгжих нь тодорхой. Дид бүтц байна уу байна. Залуучуудын одоо амьдрах те тав тухтай орчин байна уу байна. Ажил байна уу байна. Одоо яамаар вэ? Гэхдээ одоо тэгээд уриалга гэвэл залуучуудыгаа бас жоохон нэг юм бариад бол жоохон тууштай байгаарэ мэдээж бас алдаа дутагдaltaй юм байна. Гэхдээ алдлаа гээд дараагийнх биш энийхээ алдааг засаад нэг одоо мэдээж хүн хүссэн мөрөөдсөн юмныхаа төлөө явдаг шүү дээ тий. Эхлүүлдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тууштай байх. Тий тууштай байгаарэ тэгээд тууштай явж үр дүн одоо гараа шүүл гэдгийг хэлээ. Тэгээд аймаг орон нутгийн төлөө хамтдаа бас хөгжил цэцлийн төлөө хамтдаа зүтгэрээ хийлгэж хэлээ та. За сайхан уриалга байна. За өнөөдөр манай нэвтрүүлгийн ивент тэгчээр Unique Coffee House ажиллаж байна. Мөн одоо хүмүүс залуучууд маань гад ойр зургийн англи хэлээ бас сайжруулах шаардлагууд их байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ доор гарч байгаа Nibla-ийн сургалт зуршлын төв маань Филиппин руу богино хугацаагаар одоо англи хэл сурах гэж байгаа хүмүүст зориулсан одоо зуучлалын үйлчлэгийг явуулж байна. Ирланд, Япон гээд ийм сургалт зуучлалын төв хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. За тэгээд ариун баяр захирлынхаа цаашдын ажилд нь амжилт төсөө удахгүй одоо сайхан эрхчил бол 14 давхар барилга зөндөрлүүлэн босгох нэ. Тэгээд цаашдын ажилд амжилт төсөө баярлалаа. За баярлалаа. За энэ өөрийнхөө одоо санаачлан гаргасан говийн ноён хутагт Данзан Аривжагийн мэлмиг хийсний 220 жилийн ойд энэ говийн ноён хутагт Данзан Аривжаа гэдэг энэ зурагт номыг төр мөх гээд одоо хүүхдийн зураачтай ингэж хамтарч гаргасан байгаа. Тэгээд өөрөө ч юу гэх юм бол бас 4 хүүхэдтэй. Тэгээд гэрийнхаа номын санд энэ хүн номыг бас очиод тавиад хүүхдүүдтэй уншиж өгөөрэй гэж бэлэглэе. За баярлалаа. Бас тухайн үед чинь нөгөө юу яжсэн шүү дээ. Нөгөө тайзын бас нийлүүлжсэн мэт дээ. Танай компани чинь. Юуны 220 жилийн юу? Тэгжсэн. Тэгсэн шүү дээ, тий. Тэгэхээр тэр ажил бас нэлээд өсөр байсан мэт дээ. Тэгсэн. Тэр нэлээд ер нь тулгуу тий. Стаж шүн ороогүй явж хаад ямарсан аштайхан юм болсон юм шиг санагдсан шүү дээ. Тийм. Тэгээд тухайн үед чинь нөгөө нэг бүхэл хүмүүс эрвэхээр оролцсон тий. Тэгээд бас тэр одоо дурсамжаа бас иргэн байнга санаж байгаарай тий. Тэгээ мөн энэ номыг бас хүүхдүүдэд уншиж өгөөрэй. За баярлалаа. За.